Орон дээр Хацмын намын дотоод сонгуул болж байгаа. Энэ сонгуульд бол нийтдээ 66 орчим мянган хүн санал өгсөн. Нийтдээ 1500 орчим нийт дэвшигч 18 аймаг 9 дүүргээр санал өгсөн байна. За өөрөөр Булган аймагт шүлхий гарсан учраас санал хураалтыг тодорхойлуулахаар хойшлуулсан байгаа. Энэ бол орой цэрийн дэдэн тавигдах хүртэл сонгуулийг бүртгэл зогсоосон байна. За Гоолтай аймагт бол үндэсний болгоны гишүүдийн атаацын сонгуул явагддаг байна. За сонгуулийн үндэсний болгоны хорооны сонгуулийн хувьд 76 тойргийн 123 мандатын төлөө 143 өрсөлдсөн байна. За үүнээс одоо 112 хүний дүн нэгтгэгдэн ирсэн байна. Энэ бол сонгуулийн урьдчилсан дүн. Сонгуулийн дүнг бол дотоод сонгуулийн нутаг дэвсгийг хараад эзлэн хурлан шийдвэрлэж дотоод сонгуулийн хооронд эвлэх үүрэгтэй байгаа. За одоогоор хараахан дотоод сонгуулийн нутаг дэвсгийн хороодоос албан ёсоор дүн нэрэг байгаа. Энэ дүнг бид нар нэгтгэж сонгуулийн дүн эзлэн гаргаж зарлах болно. Өнөөдөр хэвлэлийн урд бол дотоод сонгуул ийм эрсдэлтэй явагдлаа, ийм хүн оролцлоо, энэ сонгуул ингэж явагдлаа гэдэг ерөнхий мэдээлэл юм аа. Тэгэхээр ингээд манай дотоод сонгуулийн хорооны ерөнхий мэдээлэл бол ийм байна.